Та өөрийнхөө үг эхлээд хэлчихэ. За тэгээд яг бас одоо санал хэлж байна. Энэ ажил үйлчилгээгээ явуулж байгаа хүмүүст бол одоо дарамт учруулмааргүй байна. Хил амаар доромжилдог, хурдан удаан байна. Очердс дугаар үүсгэлээ гэж эн чинь ямарваа нэгэн газрын бас одоо цагийн менежменттэй холбоотой байдаг. Гэтэл тэр яг ажлын байран дээр ажил үйлчилгээгээ үзүүлж байгаа хүмүүсүүдийн эрх ашигыг хинч хамгаалдаггүй, хинч дуурдаггүй. Чамайг ажлаас чинь халуулна. Чамайг одоо энд ажиллах аждахгүйг чинь би мэднэ. Би ингэж ийм газруудад хэлнэ гэд ингээд сэтгэл санааны болон за тэгээд тэр хувь хүнийг бол одоо заавал арга хэмжээ авахулж ийж бол одоо сална гэд ингэдэг. Энд ер нь бол сүүлийн үед бол энэ манад бол одоо зарга залхаа бол ерөөсө хэрэг сэтэрч. Одоо хуулийн байгууллагын ч тэр цагдаагийн байгууллагын ч гэсэн тэр одоо энэ зарга залхааг бол одоо шүүж дийлдэггүй. Тэгэд ингээд сүүлдээ одоо бид бол ер нь хаанаа бол ер нь тэгэд маш их тийм хэрүүлч одоо ийм болж байна. Хоёр дахь одоо нэг зүйл нь бол бас түрүүнд бол хувийн хвшлийнхнийг бол бас одоо нэлээд хэлсэн. Тэгээд хэрэглэгч нар маань өөрснөөс мэдлэгтэй болоо соёлтой болвол бүх сонголт нь тэдний гарт байгаа. Бүх сонголт нь. Хэрэглэгч нар маань өөрснөө одоо мэдлэгтэй, мэдээлэлтэй болсны улмаас бол одоо өөрснийхөө эрүүл мэндийн асуудал дээр ч гэсэн тэр за бусад одоо хэрэглэн дээрээ ч гэсэн тэр аль болохоор одоо өөрийнхөө эрүүл мэндэд зөв зохистой тэр одоо хоол хүнсийг хэрэгэлдэг одоо тэр дулаан бүх зүйлүүдийг хэрэгэлдэг одоо ийм болох талаас нь бол бас авбал яс 3 дугаарт нь бол одоо яг тэр маркетинг дээр бол бас нэлээд ярил. Ер нь энэ аж ахуй нэгжүүдийнхаа ялангуяа энэ одоо дотоод үйл ажиллагаанд бол бас хэтэрхий оролцмооргүй байна. Сүүлдээ энэ одоо Монголын төр, Монголын агентлагууд, одоо Монголын энэ мэрэгжилтэнгүүд бол одоо хэтэрхий дотоод үйл ажиллагаанд орж тэг янз бүрийн байдлаар бол өдөржингөө дарамтанд байж одоо явдаг. Одоо наацх ингээл тэгэхэд одоо барилгын байгуулагч бай, зам тээврийгч бай ингээл одоо янз бүрийн шалтгаанаар ирж тэгэл квадрат метр хэмжүүлснээр эсэхлүүлэл ингээл янз бүрийн юм хийсээр байтал тэгэд бид нар баг бүтээн байгуулах ажил маань бол байнга одоо хойшоо сууж ийн гэдгийг л одоо хэлмээр байна. Тэгэд ер нь энийг бол одоо бас хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань гэх юм бол бас цаг хугацаа нь мөн үү? Сайжруулад ингээд жоохон хугацаа хэрэгтэй байгаа юм биш үү? Сайжруулад зөв болгоод ингээд оруулаад ирсний дараа бол хэрэглэгчийн төлөө бол одоо бид байна л гэдгийг хэлмээр байна да. Тэр хувилбарыг бас одоо хараагүй байна, үзээгүй байна. Одоогийн байдлаар бол биднэрт бол одоо муу буруу хувилбарууд нь бол бас маш их ойлгомжтой болцсон байна шүү гэсэн саналаа хэлье. За даваа сүрэг шүү. Үг хэлээ.